Үндсэн хуулийн төс ямар дүгнэлт гаргасан гэж Эрдэнэ ямар чухал зөрчөөгүй гэдэг дүгнэлтийг гаргаж надад өгсөн. Тийм учраас би эцсийн тэрний дараа би энэ өрсөлдөх шийдвэрээ гаргасан шүү дээ. Энэ хүмүүсийг бол хууль дийлэхгүй юм байлаа. Энэ хүмүүст бол намын дүрм мүүлчлэхгүй. А ганцхан юм байгаа. Тэр нь бол энэ хүмүүсийг ард түмэн тэр дөрвөн жилээр нь бүрэн эрх өгж явуулдгаа болооч. Улсын их хурлын гишүүний бүрэн эрх гэдгийг ард нуугдчихад энэ хүмүүс чинь бүх хууль бус зүйлийг хийж гин. Дийлдэхгүй байна. Хуулийн байгууллагатай холбогдсон байна. Тийм учраас энэ сонгуулиар энэ авилга давцсан улс төрчдийг битгий сонгоорой гэж ард түмэндээ уриалж байна. А энэ хүмүүсийг дараа нь бол хуулийн байгууллагаар шалгаж тэр эдсэн уусан гэрийн иргэн болсон юм байна. Миний зорилго бол ийм байгаа. Энэ сонгуулиар тэгээд манаг ард түмэн ялнаа гэж би бодож байна. Тэгээд тэрний түүч нь би байх болно. Та бүгдтэй баярлалаа. За баярлалаа.